Өнөөдөр шүүхийн ерхий зөвлөлийн байранд Монгол Улсын шүүхийн 2025 онд шүүн туслах ажиллагааны нэгдсэн дүгнэлт танилцууллаа. 2025 онд 240,538 хэрэг маргааныг хүлээн авснаас 176,136 хэрэг маргаан буюу 73%-ийг анхан давж заалдах хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна. Эрүүгийн 15,712 хэрэг, иргэний 95,408 хэрэг, захиргааны 2,132 хэрэг, зөрчлийн 54,738 хэрэг нийт 167,990 хэргийг хянан шийдвэрлэж, 1,109 хүнийг хорих ял идэлхээс хугацааны өмнө суллаж, 1,641 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 1030 хэрэгээр буюу 7%, иргэний хэрэг 21,681 хэрэгээр буюу 29%, зөрчлийн хэрэг 9,555 хэрэгээр буюу 21% өссөн бол захиргааны хэрэг 304 хэрэгээр буюу 12% буурчээ. Нийслэлийн хэмжээнд анхан шатны иргэний эргийн шүүгчд оногдож байгаа. Бүр ялангуяа хэлбэр ажиллагааны шүүхийн нэг шүүгчд оногдож байгаа хэргийн тоо бол ердийн хүний хийх хэмжээр бүр хэтэрсэн. Иргэний хэрэг дээр гэхэд бараг улсын хэмжээний 63%-ийг нийслэл дүүргийн энэ анхан шатны иргэний эргийн анхан шатны тойргийн шүүхүүд шийдэж штэ. Тэгээ тэр бол маш их хялттай байна гэсэн. За хэлбэр ажиллагааны шүүх гэхэд нэг шүүгч доод тал нь 1500 гаруй хэрэг шийдсэн байгаа хгүй. Тэгээд дэше. Тэгэхээр энэ дээр бол шүүхийн ерхий зөвлөл бол бодлогын асуудал маш хурдан хийх ёстой. Ингээд бас тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Гэр бүлийн шүүх бол хамгийн энэ ердийн ажиллагааны шүүхээс их өөр шүүх байх ёстой. Зарчмын хувьд бол жишээлбэл бага насны хүүхдээ гэмт хэрэг үйлдсэн байгаа бол тэр хүүхдийн хувьд ялын бодлого өөр байх ёстой. Тэр хүүхдүүдийн хэргийг шийддэг процесс нь өөр байх ёстой. Арай хэлбэр байх ёстой. Өөрөөр хэлбэл ял нь бол хөнгөнөөсөө бүр хүндрүү ингэж оногдуулдаг. Процесс нь тэгж хэтэрхий албархаг шүүх хуралдаан байнга явуулаад байдгүй, харилцан ярилцдаг, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх гэсэн чиглэлээ бариа явуулдаг ийм өөр тэр хүүхдийн шүүхийн тэр онцлог юу бол энд байх ёстой. Хэдийгээр яг ингээд шууд хуйчлагдаагүй байгаа ч гэсэн энэ бодлогын хувьд энийг хэрэгжүүлээд явах. Ингээд процессыг арай хүүхдтэй харьцахтай өөрөөр байдлаар энийг аваад явах боломжтой. Хяналтын шатны шүүх 2025 онд 2872 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 476 хэрэг буюу 16%-ийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 122 хэрэг, иргэний 236 хэрэг, захиргааны 118 хэрэг нийт 476 хэргийг хянан шийдвэрлэжээ. 2025 онд нийт 66 тэрбум 178 сая 785 мянга 180 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.